Хичээл 19. Цахим орчны эрсдлийг таних ба үнэлэх. Цахим дэрлэхэлт буюу хүүхдийг цахим орчинд давтамжтайгаар гутаах, доромжлох, сүрдүүлэх. Бэлгийн хүчирхийллийн зураг ашигласан дарамт буюу хүүхдийн хувийн зураг бичлэгийг тараана гэж сүрдүүлж мөнгө эсвэл бусад зүйлийг нэхэх. Груминг буюу насанд хүрсэн хүн цахим орчинд хүүхдийн итгэлийг олж авах, дараа нь бэлгийн мүлжлөгт татан оруулах. Deep fake буюу хиймэл оюун ухаан ашиглан хүүхдийн дүр төрхийг буруу ашиглаж нэр төрд нь халдах. Phishing буюу хуурамч имэйл холбоосоор дамжуулан хүүхдийн хувийн мэдээллийг авах. Зөвшөөрөлгүй зураг бичлэг түгээх буюу хүүхдийн хувийн мэдээллийг хамгаалахгүйгээр олон нийтийн сүлжээнд байршуулсан эсвэл хуваалцсан тохиолдлууд нь цахим орчны ноцтой эрсдэлд хамаардаг. Хүүхэд нууцлаг байдалд шилжих, найз нөхдөөсөө зайлсхийх, уур зартай болох, гаж үйлдэл хийх. Сэтгэл зүйн хувьд айцтай болж сэтгэлээр унах, ганцаардах, хичээлдээ сонирхолгүй болох, таслах, анхаарал сулрах, улмаар сурлагын огцон муудах. Мөн хэн нэгэн өөрийг нь доромжилсан тухай зураг нь олон нийтийн сүлжээнд тарсан гэх мэт санаа зовнилоо илэрхийлэн ярих зэрэг нь хүүхдэд цахим орчны эрсдэл тулгарсны дохио шинж тэмдэг юм. Цахим орчны эрсдлийг 3 түвшинд ангилдаг ба бэлгийн шинжтэй зураг, бичлэгээр сүрдүүлэх нь өндөр түвшинд, цахимаар давтамжтайгаар дээрлэх, нэр төрд нь халдах, утаан доромжлох нь дунд түвшинд, нэг удаагийн маргаан үл ойлголцол нь эрсдлийн бага түвшинд тооцогддог. Эрсдлийн түвшинг зөв үнэлж тогтооход дараах аргуудыг хэрэглэнэ. Ажиглах буюу хүүхдийн зан үйлийн өөрчлөлт, цахим хэрэглээний онцлогийг тэмдэглэх. Асууж сонсох буюу нээлттэй ярилцаж, хүүхдийн өөрийн тайлбарыг сонсох замаар хүүхдэд тулгарсан цахим орчны эрсдлийг үнэлэх боломжтой. Эрсдлийн түвшинг үнэлж тогтоосны дараа шийдвэрлэх арга алхмуудыг хэрэгжүүлээрэй. Аюулгүй болгох буюу хүүхдийн мэдээлэл, нэр төрийг хамгаалж нууцлалыг хангах. Баримтжуулах буюу огноо, үйл явдал, оролцогчид авсан арга хэмжээг бүртгэх. Дамжуулах буюу сургуулийн удирдлага, хүүхд хамгааллын баг, эцэг эх шаардлагатай бол цагдаагийн 102 болон хүүхд хамгааллын 108 утсанд мэдээлэх. Хүүхдийн зураг бичлэгийг хиймэл оюун ухаан ашиглан эвлүүлэн deepfake контент цахим орчинд тархаж, үүний улмаас нэр хүнд нь унсан, сэтгэл зүй болон сурлагад нь нөлөөлсөн бол шийдвэрлэх ямар арга хэмжээ авах вэ? Deepfake бол өндөр түвшний эрсдэл бөгөөд энэ тохиолдолд 102, 108 дугаар хүүхд хамгааллын багт яаралтай мэдэгдэж нотлох баримтыг хадгалан хүүхдэд сэтгэл зүйн дэмжлэгийг нэн тэргуунд үзүүлэх ёстой. Цахим орчинд хүүхдэд учирсан эрсдлийг үнэлэн шийдвэрлэхийн тулд та дараах алхмуудыг хэрэгжүүлээрэй. 3E аргыг ашиглах, эрсдлийн бүртгэл хөтлөх, хүүхд хамгааллын албан ёсны багт нэн даруй мэдээлэх, бэлгийн шинжтэй зураг, deepfake илэрвэл 102, 108 дугаарын утсанд яаралтай мэдэгдэх, эцэг эх асран хамгаалагчтай нээлттэй ярилцах, харилцах, хүүхдийг буруутгахгүйгээр дэмжих. Мөн phishing залиланд өртгөхөөс сэргийлж сургалтын мэдээллийг баталгаад платформоос авах, хувийн чат ашиглахгүй байх, эцэст нь цахим орчинд ёс зүйтэй байж үлгэрлэх хэрэгтэйг санаарай.